Семено. Таны. За. We're gonna get it right. We're gonna get it right. We're gonna get it right this time. Brandy Buck Beats. Yeah, I wouldn't have asked my pops to stay if I was there. I put my heart in lyrics cause I feel away. I put my heart in lyrics cause I feel away. I'm pointing with my fingers cause I feel away. Yeah, yeah, we're gonna get it right. Huh? We're gonna get it right. Семено. Семено. Таны амьдралдаа үзсэн хамгийн шилдэг кино юу вэ? Tenet юм уу? Баржаа цаа дагуулсан их гоё. Физик талаас яг. Тэгээ ер нь. За маш баярлалаа. Физикийн нарийн хүн ч гэсэн ойлгоход ер нь жоохон хэцүү. Токио дрифт Японд болдог ангины үлээ. За. Яагаад нь юу гэсэн ч юм бэ те. Энэ яагаад таалагддаг вэ л гэж. Бүх юм таалагддаг болохоор миний зураг авалт зохиол жүжигчд жүжигл. За. Сүүл нөө Монгол киногоор багсан шүү дээ нөө баага болгосонгоор тийм тэр хамгийн түрүүнд санагдлаа. Авдрасосон чихэр хас нуусан атганд хайлан урсан амтын одод урсан ойлгон чинээ доминодос мэшэн хүтэн өвөлөсүй Одоо нөгөө нэг энгийн яг байгаа зүйлийг л нүдэн дээр гоё харуулчихсан юм болоо тэрнгээр амар сэтгэлтэйсэн баг. Семено. Таны амьдралдаа үзсэн хамгийн шилдэг кино юу вэ? За. Ягаад ч юм гэдэг гоё сан. Яг энэ асуултыг нөгөө юуг нэвтрүүлгээр үзчихсэн л да. Тэгээд Sound of Metal юм болоод гэж бодож. Say it's just a dream. And I'm walking in Duro now. Тэр нөгөө хамгийн сүүлийнх нь яг мэдэрдэг мэдрэмжийг яг мэдрэхэд аим гоё санагдаад байдаг хөө амжилт хаяа. Яг тэр мэдрэмж хүснэ аяга гоё. За маш баярлалаа. Нөгөө юу би ч юм таартай. Би юу үзэж байгааг байхгүй бүр юм. За. Тэгэд хүмүүс ин амар яриадсан нэг үлээ баяраа ингээ ширээн дээрээ соноод. Тэгээ нөгөө хашааг төрөлт амар яриад болохоор сүүл 2 жилийн өмнө лөө нэг үзсэн байхгүй юу. Тэгээ би кино өөрөө нэг амар гүйлгэж үздэг. Тэрийг ерөөсө гүйлгэж үзэж байгаагүй. Тэгээд явдал донд жоохон залах үрээд нэг 2 хоног л хувааж үзсэн байх. Нэг цаг 2 цаг өглөө цаг 30 минут тэгээд ингээ хуваагаад үзсэн чинь амар таалагдаа. Тэгээд яг нэг угаасаа хайр дурлалтай кинод өөрөө жоохон дуртай болохоор ер нь амар гой санагдаа. Тэгээд сэтгэлд амар үлчээсэн кино. Mystery of Love гэдэг юутай OST-тэй нэг кино байна. No, you should call me by your name. White noise, what an awful sound. Fumbling by Rogue River. Feel my feet above the ground. Ер нь үзэхэд амар гоё мэдрэмж төрүүлдэг. За. Маш баярлалаа. Баярлалаа. Семено. Яачлаа жишгээ хийчихсэн. Яа, тэр санаалчлаа. За. Тэнэ. За. 1 hour later. Dead Boy Society. Ямар гоё юм. За ягаад бэ бас хуваалцаач. Яг тэр үед болж исэн үний амьдралд төстэйсэн гэх юм уу? Гоё. Гоё дээ. Одоо дахин үзэж байгаа. Хийцээс. Өнөөдөр орой гэрлэг байр. Вау, за ойр бүр аим үзмэр санагдаад байгаа. Аха.
За маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай гоё харагдаж шүү. Баярлалаа. Миний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг кино юу? Бэжлээ. Мөрөөдлийн гашуун дуун гээд кино идэв. Requiem for a Dream. За. Тэр кино их тийм хүнд кино. Тэгтээ ер нь юм маш их сэтгэгдэл үлдээсэн кино. Би тэрийг олон хүн үзээсэй гэж боддог. Кристофер Ноланы Batman. Returns. Dark Knight. Dark Knight. Sorry. Яг Dark Knight. Dark Knight хамгийн шилдэг байсан юм байна. Тухайн үед болоод одоо эргөө ботхоор хамгийн шилдэг киноос. Тэгээ зүгээр юм фантастик баатараас илүү бүр юм тэр баатрын төвшингийн бүр амар ахиулсан юм шиг. Тэгээ яаж тэгж чадсан байна гэдэг бол тухайн үед бол бүр амар гайхшруулчихсан. Spider-Man. За яг аль нь вэ? Хамгийн сүүлийн. Гурван Spider-Man гарч ирдэг болохоор. За баярлалаа. Оо яана. За дахиад бодсоор л энэ да. Наад тэр байхгүй юм шиг ана. Хамаг уучлаарай. Зүгээр баярлалаа. World War Z. Зомби-момбитэй нэг тийм кино муухай ч гэсэн дэлхийн сүрэлтэй тийм кинонууд амар байсан байдаг. Ахаа нэг тийм цаанаас сэтгэл хөдлөсөн юм. Ямар догтлмоор санагдаад байдаг шүү. Нүүрний арьс. Ямар нүүрний арьсаа солиод идэг үү? За скин оф. Биш тийм. Хулгайч цагдаа хоёр солигдчихдаг. Тийм. Тэр нэг үйл явц нь маш сонирхолтой. Дээрээс нь яг хүн хичнээн дүр төрхөө нь өөр байсан ч гэсэн хайртай хүмүүс зүрх сэтгэлээрээ нэгнээ таньж мэдж байгаа нь бас амар сэтгэл хөдлөх машин байсан. Нэг яг ингэдэж шүү дээ. Face off шүү дээ. Би бүр skin off гэсэн. За маш баярлалаа. За. Тэгээ манай эмээ намайг дагууллаа төрс өдрийн бэлэгээ кино үзчихсэн байхгүй. За. Тэгээд нөгөө нэг юу лээ содороо үзээ. За. Нөгөө нэг ах нь ингээд нөгөө нэг уулаас ингээд унаад өгөхт нь би амар хөлжсэн тий. Тэгээ эмээтэй хамт үзчихсэн юм шүү дээ. Үзчихсэн. Тэгээ тэр л айгуу сайн санагдаж байна да. Before Sunrise. There's a wind that blows in from the north and it says that loving takes its course. Одоо нэг яг хүнийг гүн рүү шигдсэн одоо тэр охины амьдралыг харуулж байгаа шүү дээ. Тэгээ тэр охины амьдрал болохоор нэг тийм хэцүү байгаа. Тэгсэн мөрлөө тэр залуу ингээд ирээд ингэж байгаа. Сэтгэлд нь ер нь илүү сэтгэл арай нэг үлдсэн нэг тийм дурсамжтай кино юм байна. Тийм нөгөө ноутбук гэл тэр кино бол хамгийн бест шүү дээ. Will you still love me when I'm no longer young and beautiful? Will you still love me when I got nothing but Яг олон хүмүүс үздэггүй. Тэгээд нэг ч амар сайн мэддэг болохоор Hotel Transylvania Hotel Transylvania шиг билүү нэг тийм кино дээ. За. Тэрний дуу их гоё. За. Танд бас яагаад юу амар таалагдсан сэтгэл хөдлөлт. Тэр юу их гоё кино лээ. Ер нь орчин үеийн амьдралыг ер хүмүүсийн ганцаардлаа орчин модерн амьдралын нийгмийг харуулсан. Ер нь тий хэлж чадахгүй байгаа зүйлээ одоо яг кинон дээр яаж илэрхийлж байна тий хүний насны зөрүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо гэр бүл хайрын талаар тийм гоё харуулсан кино лээ. Юуг одоо нэг ойлгээ киноч хайрын кино гэхээр нэг ойлуулчих гал өөл гээл толгоон нэгэлдэж шүү дээ. Монгол кино ялангуяа. Тийм биш. Ерөөс тэр талаар дурсахгүйгээр нэг цаагаар тийм гоё атмосфертэй юм байлээ. Ямар гоё болж үзсэн. Үйл явдлын үгээр тэр нэг 2 жил чинь байт юм аа. Ямар явахсан бэлээ.
Scarlett Johansson. Scarlett Johansson. Тийм биш үү? Аа. Тэр болохоор одоо санаж байгаа юм. Аха, санаж. Тэгээд нэг Японд руу нөхөртөөгөө томилтоор ч юм уу яваад тэгээд нэг шахтад таарад тэгээд яг тэгэл үйл явдал уус болно та. Үзээд ойлгоно л да. Аха. 2 3 үзээ 4 5 үзээд ер нь бол 5 удаа үзсэн юм шиг санагдана. 7 5 үзвэл 7 5 үзсэн санагдана. Тийм давтамж сонь баггүй. Тэрийг бол сайн кино гэж боддоо шүү дээ. Муу кино бол нэг үзэл дахиж үзэл бөөсгөө байсан байхгүй. Тэр киноныг бол тэгж яадаг. А тэрэн дээр гарч байгаа дуу нас гоё. Одоо англи Европын My Bloody Valentine's хамтлаг. Аха. Тэр My Bloody Valentine гэдэг тасарсан хамтлаг байгаа. Ер нь тэр дууг сонсоод тэр киног дараа нь үзсэн гэсэн үг. За. Хүмүүс ч нөгөө кино үзээд дараа нь дууг сонсдог байхгүй. Би болохоор би дууг сонсоод кино үзсэн гэсэн үг. Ялгаатай шүү. За баярлалаа.